бидний одоо чуулганы уралдааныг төр орхин гарч байгаа гол шалтгаан бол хүүхд тарах үйлчилгээний хууль дээр байгаа завсралгыг наашлуулахад одоо нөлөө үзүүлэх зорилготой. Одоогоор хаврын чуулган дуусахад цөөхөн хоног үлдээд байгаа. Тэгээ энэ цөөхөн хоногт багтаж бид хүүхд тарах үйлчилгээнийхээ хуулийг хилцүүлж батлуулах хүсэлтэй байгаа учраас энд олон хоногийн завсралга авж байгаа Монгол Ардын намд бас нөлөө үзүүлэх, энэ завсралгыг аль болохоор наашлуулах, хүүхд тарах үйлчилгээний хуулийг аль болохоор илт хилцүүлж батлуулахын төлөө эмэгтэй гишүүд ив санааны нэгдэлтэй байгаамаа. Тэгээ манай эмэгтэй гишүүдээс өнөөдөр 2 гишүүн гадаадад явж байна. За 1 гишүүн хөдөө орон нутгаар ажиллаж байна. За энд байгаа бусад гишүүд маань бүгд ив санааны нэгдэлтэйгээр бид бас энэ шийдвэрийг гаргасан. Тэгээд бидний одоо чуулган төр орхин гараад байгаа шалтгааныг бол бас улсын хурлын дарга, за нийгмийн бодлогын байнгын хорооны даргад бол бид мэдэгдсэн байгаа. Тэгээд нийгмийн бодлогын байнгын хорон дээр аль болохоор хүүхд тарах үйлчилгээний хуулийг хурдан хилцүүлж батлуулах нь маш олон хүмүүс одоо эцэг эхчүүдэд тустай гэж үзэж байгаа. Ялангуяа залуу ээжүүд, залуу эцэг эхчүүд бол хүүхд тарах үйлчилгээ байхгүйгээс болоод хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй, эх 9-р сараас эхлээд гэр бүлд болон ажлын байран дээр нь маш их асуудал үүсэх учраас бид энэ хүүхдийг аль болохоор харах хууль эрх зүйн орчиныг яаралтай бүрдүүлэхийг хүсч энэ шийдвэрийг гаргаж байгаамаа. Тэгээ бид мэдээч хэрэг өөрсдөө бас эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан чухал асуудлуудыг хилцэх, за ялангуяа эмэгтэйчүүдтэй холбоотой хууль эрх зүйн шинтгэл хийгдэх энэ мөчүүдэд бол буцаж орж конопо дарна. Түүнтэй одоо түүнээс биш одоо яг энэ хүүхд тарах үйлчилгээний хуулийн дээр авч байгаа завсралгыг бол удаан хугацаагаар үргэлжлүүлэхгүй гэсэн ийм байр суурьтай байна. Яарвчлан батлахыг шаардж байгаа нь энэ ерөөсөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо хүйсийн асуудалтай холбоотой юм уу, эсвэл аль нэг намын улс төрийн бодлоготой холбоотой зүйл биш ээ. Энэ бол ерөөсөө Монголын нийт хүн ардын хүүхдийн сайн сайхны төлөө бидний хийх ёстой гэж үзэж байгаа ажил байгаа. Өнөөдөр бол цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд хувьсах зардлаа аваад ингээд цэцэрлэгт хамрагдаад явж байгаа. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа хүүхдүүд цэцэрлэггүүдээрээ нэмээд төрөөс олгож байгаа хувьсах зардлыг авч чадахгүй байгаа нь бид бол шудраг бусаа гэж үзэж байгаа. Тэгээ сая бас Баянгөрл гишүүн маань хэллээ. Олон залуу ээжүүд, хөдөлмөрийн чадвартай өндөр боловсралтай олон эхчүүд, эцэг эхчүүд хүүхдээ одоо цэцэрлэгт хамруулах боломжгүйгээс болж өнөөдөр ажил хийж чадахгүй байж байгаа. Энэний цаана ядуурл нэмэгдэж байгаа, нийгмийн хөгжил саатж байгаа, эдийн засгийн хөгжил бас хохирол учруулж байгаа. Тийм учраас бид бол хүүхд тарах үйлчилгээний хуулийг яаралтай баталгаажуулах ёстой. За хүүхд тарах үйлчилгээний хууль юуг шийдэж байна вэ гэхээр өнөөдөр төрийн цэцэрлэг хүрэлцэхгүй байна. За хувийн цэцэрлэгүүд бол харьцангуй өндөр төлбөртэй байгаа учраас олон залуу эцэг эхчүүд хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж чадахгүй, хүрэлцээнд бас сайнгүй байна. Тийм учраас олон улсад түгээмэл байгаа боломжтой хувь хүмүүсийг одоо лицензжүүлэх, зөвшөөрөл олох замаар төр өөрөө хяналтаа тавиад ингээд цөөн тооны хүүхдийг хардаг, дэлхийн нийтэд байдаг, хуулиар сайн зохицуулагдсан аюулгүй байдлыг нь сайн хангаж олдог ийм л зөвшөөрөлттэй үйлчилгээг Монгол улсад бий болгоё. Ингэснээр бол олон хүүхдийг хамруулъя гэж байна. Өнөөдөр 60 тэрбум төгрөг шаардлагатай байгаа учраас улсын мөнгийг зарцуулах боломжгүй гэж байна. Тэгэхээр 60 тэрбум төгрөгийг бол маш олон одоо өнөөдөр хүүхдүүдтэй эхлээд зарцуулах шаардлагатай, хойшлуулж болохоор олон зүйл байгаа гэдгийг бол бид нар өнөөдөр төсвийн тооцоон дээрээс харж байгаа. Тийм учраас 60 тэрбум төгрөгийн асуудлыг цэцэрлэгт хамрагдахгүй байгаа эцэг эхчүүд хүүхдүүдэд зориулж ус зарцуулах ёстой, энэ шийдвэрийг гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаамаа. За тэгээд энэ хүүхд харах үйлчилгээг манай гишүүд маань зарим одоо хэвлэл мэдээлэлээр зөвхөн хүүхдийн эрсдэлтэй байдал, хүүхэд хордохтой, хүүхэд өвчин тусах юм эрсдэлтэй талаас нь илүү тайлбарлаж бас ярьж байгаа л да. Тэгэхээр бид нар бол энэ эрсдлийг бас тооцож үзье. Бид нар эцэг эхийн хяналтанд ор, эцэг эх цэвэр одоо өөрсдийн хяналтаар тэр хүүхэд харах хүн иргэн одоо хуулийн этгээдтэй гэрээ байгуулж өөрсдийн хяналтанд ор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дарга, за олон нийтийн байгууллага, за төрийн байгууллагуудын хяналтанд ор энэ үйлчилгээг явуулах эрх зүйн орчингийн боловсронгуй болгоход бидний хуулийн төслийн гол үзэл баримталд оршиж байгаа. Тэгээд дээр нь бас эерэг талаасаа тайлбарлаж хэлэхэд энд бол олон ажлын байр бий болно. Энд бас нэг хүн 5 хүн 5 өөр газар хүүхдээ хүүхдээ өөртөө хараад ингээд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хүмүүсийг бол нэг дор одоо нэг хүнд нэг иргэн нэг хуулийн этгээдэд 5-аас одоо илүүгүй нэг одоо хүүхд харах төвд 15-аас илүүгүйгээр ингээд хүүхд харах энэ үйлчилгээг эрхлэх тэр боломжийг олгож байгаа. Тэгэхээр зэрэг энэ үйлчилгээгээ дагаад ажлын байр бий болно. Энэ хүүхдүүд маань сүүлийн үед маш олон одоо аюултай
зүйлүүдтэй өртөж байгаа жишээлх юм бол галт төмрийн аюул. Тэгэхэд гэртээ цоочлогдсон хүүхдийг юу гэж хэлдэг вэ? Ядаж цоочлохгүй үлдээхгүй яагаад вэ гэж те иршодог төмрийг бүх хийснээс болж инглээл гэж ярьж байгаа. Тэгвэл бид нэр хүүхдээ гаднаас нь цоочлох биш, иршодог төмрийн асуудал биш, янз бүрийн хаалт бий болгох биш, ерөөсөө л эзэнтэй болгоё, харуулъя. Энийгээ дагаад тэр хүүхд маань төрөөс хувьсах зардлаа аваад ингээд хоол ундтай, дулаан халуун бүлээн газар эцэг хийхээ хяналтанд ор харах ийм боломжийг бид нээж байгаамаа. Тэгэхээр зөв талаас нь харж тайлбарлах нь илүү чухал болов уу гэж бодож байгаа юм. Улсын их хурл энэ хурлыг хэлц хэсэг шийдтсэн байна. Өөрөөр хэлбэл анханасаа хэлцээ гэдгээ шийдтсэн. Жилийн өмнө Эрдэнэ чимэг бусад гишүүд бас өргөн бариад хэлцэж жагаад буцаж татагдаад тэгээ ерөнхийлөгч өргөн барьсан хууль. Өөрөөр хэлбэл энэ бол нэлээд удаан хугацаанд яригдсан, хэлэлцэгдсэн, анханасаа тавьж исэн тодорхой асуултуудыг, шүүмжлэлтэй хандж исэн асуудлуудыг тэр ажлын эсгүүдээр өнгөрсөн жилийн хугацаанд нэлээд их боловсронгуй болгосон, чамбай болгосон. За дутагдaltaй зүйлүүд байвал засцсан байгаа. Тэгэхээр одоо нэг бүлэг 5 хоногийн завсарлага авснаар асуудал шийдэгдэхгүй. Зөвхөн намар хүртэл 10 сар хүртэл хойшлогдох ийм нэг эрсдэл гараад байна. Тэгэхээр бид нар бол энэ наадмын өмнө одоо чуулган завсарлахаас өмнө батлахгүй бол намар нөгөө цэцэрлэг сургууль эхлэхэд энэ асуудал шийдэгдээгүй ахаад жилээр хойшлогдчих вэ гэдэг дээр санаа зовж байгаа. Тэрнээс нэг 4-5 хоног завсарснаас болоод энэ асуудал шийдэгдэхгүй биш, тэртээ шийдэгдэнэ. Зүгээр хугацааны үед 1 жил алдахгүй тулд энэ завсарлага заавал 5 хоногор биш, наашин татаад байнга ороогоор хилцээд тэгээ чуулганаараа наадмаас өмнө баталж өгөөч гэсэн ийм шаардлага тавьчих. За тэгээ та бүхэнд баярлалаа.